Даргын хурал дээр юу гэлээ гинэ? Нэрлэх авраггүй нэгдлийн дарга гэвэл ганцын сэрэн юм байна гэв. Хүнийг мөн доромжилж чадж байгаа шүү. Заавал яас хийгээд нэг ганц аврагтай болъё тоо. Хөөш, манай ч одоо авраг болчихоор хэн байна вэ? Авраг гинэ. Хандаад байна дөө. Хандаа. Тэр чи тийм сүрхий байлуу? Гайгүй шүү. Хурал дээр нэг илүү туу юм ярих гээд байдгийг. Тийм ч. Тэр дэмий. Тэгээд одоо өөр олигтой хүн байхгүй юу? Яга, мант. Ямар мандах вэ? Адуучин мандах. Өнөө тухандаа хөндлөн соривтуу. Хэд. Эмэг сургаж байгаа тийм болчихсон. Тийм л дээ. Тэгвэл тэрийн улс амтан мэдэхгүй зодоонч танхай гээд байна болъё. Алинатасаа хийгээд хаа. Хийж. Дуусчлаа. Ямаач нь дүүриймаа болохгүй юу? Ажилдаа зүгээр шүү дээ. Өнөөх урт сармус тоо. Тийм ээ. Дүүриймаа гинэ. Дүүриймаа чинь балби даргын хамаат. Дүүриймаа авраг болгочихвол балбигаа надад баярлана. Төлөөлөгчд ирээд нүдэнд дулаахан залуу өсгөх хараад өөр болно би. За тэгээд хэвлэлэнд гард юм ач гэсэн. Манай нэгдлийн нүүр царайг харуулж чадхаа сарай л өсгөх байгаа юм. Дүүриймаа авраг болчихвол тэргүүний малчдын хорол зөвлөгөөнд очино. Тэгэхэд нөөр нэгдлийн авраг дүүриймаа сэтгэл алдах юм байна гэв. Тэгвэл ч манай хасны аврагтай болно гэсэн үг дээ. Ерөөсөө л дүүриймааг дэмжиж. Харин яаж дэмжих вэ? Танаа нэгдэлт ирлээ. Дарга нар чинь бий юу? Манай дарга нар байхгүй. Бүгдээрээ дөрөв магчи суурлыг асгаачихсан. Чи чинь тэгээд явдаг юм уу?
Би юу? Би төлөөлөгчийг ирэхээр тэдэнд хилт болох учиртай юм аа. Харин одоохондоо энд хамгийн том дарга нь л байна да. Оо, тийм үү? За тэгвэл. Дарга! Надад ямаа өгөөч. Би малчин болох гэж ирлээ. Чамд ямаа өгөхгүй. Чамаас түрүүнд ирсэн туяад ямаа өгөөгүй байхад нэгдлийн сүргийгч тэгэж өрн таран хийлгээ болох уу да. Чи одоо болтол ямаа аваагүй байгаа юм уу? Үгүй. Яаж ч авах вэ? Өгдөггүй. Намайг хал үзэж хашир суусны чинь дараа л ямаа өгнө гэдгээ чамд ч бас өгөхгүй. Ариж үгүй байлгүй дээ. Малчин хөрцөхгүй байх туу. Хүүш! Юундаа сүү уух гэж үхэлдээд байгаа юм бэ? Төлөөлөгчиг байгаад өгөөч. Дүүр юм аа. Чин төлөөлөгчиг очихтаа нэг айтай хийнэмсгэлээд өг. Ичээд байна штий. Ямар юм чи ичих? Чи төрөлх нэгдлийн төлөөр ганц сайхан нэмсгэж чамаас ямар юм ч орох гээд байгаа юм. Яаж? Ингэж үү? Тийм ээ. Дахи. Дарга. Хадаг сүүний хэрэг байгаа юм уу та? Хэрэгтэй байлгүй яах юм бэ? Монгол яс юм чинь. Хэрэгтэй. Давшуу. Дахиад ихнээсээ яв. Шалт юм хийж байгаа. Амра. Чи малгайгаа яасан? Тэнд байгаа. Одоо очиж өмс. За. За бас яачих вэ? Самдаа. Чи яагаад зогсоод байгаа юм бэ? Наад машиндаа суугач. Дахиад ихнээсээ. Сайн байна уу? Чимээгүй. За, хүүхнүүд яваарай. Явс хийгээч. Ухааста. Хүш, самда. Гүч одоо буугаач наад машинаасаа буудаа хөш. Дарга, энэ хүн аймгаас ирсэн гинэ. Тантай уулзсан байх? Аймгаас. Сэрэн. Төмөр. Би ямаа маллахаар ирлээ. Ямаагаа хүлээж авах гэсэн юм. Ямаа гинэ. Ихэр байхад ямаа гэж ямар амт байдаг мэт хөө. Мэдлгүй яах вэ? Толгой дээрээ эвэртэй. Үхэрч гисэн бас толгой дээр эвэртэй байдаг баха. За тэгж нэгдлийн сүргийг хүүхдэд өгч өрн таран хийлгүүлэхэж болох уу да. Би тэгэд яах вэ? Зарлаг хийн үстэй. За боллоо. Болж явах шиг байна. Дүүрийн мачи тэр инээдгээ сайн сургууль шүү. За. Та нар наад нэг навсайсан халаатнуудад тайлцгаагач төлөөлөгчийг ирэхэд өнгөтэй өтөн гаргаж өмсөх хэрэгтэй шүү дээ. Ойдгоо. Явцгаа. Хой амра. Явъя. Дарга, би нөгөө дугуйндаа явах уу? Чи явж болохгүй. Эний явах юм. Харин аймгаас ирсэн байх энийг явуулъя. Чи чадах уу? Чадна. Харин надад ямаа. Тэр яг хаа ирсэн хон чинь болъё. Дарга, энэ 53-ыг явуулчих уу? Иймэрхүү нэг ч өөрөө шийдэж байгаач. За. Чи хүлээв үү? Би бүр явсараа дараачихлаа. Гайгүй. Яахлаар 14 байдаг лээ. Тояал амдороо биччихсэн байх та. Та бичлэг урдуур орох гэж байлаа. Үгүй энэ бичээр чи хамт явж байгаа юм байхгүй юу? Хаа тэгвэл яах.
Та дөрвөн дугуй гэж байхад яагаад хоёрыг зогсчих вэ? Тал дундуур нь хаваахад таарад байдаг юм аа. Та дөрвийг өгчгөлдөө. Тэр ярихгүй. Танай нэгдлээс өөр дугуйны хэрэгцээтэй газар зөндөөн байна. Аривлан хэмнэлгүй горгүй. Наад бичгээ мэрэгшилтэндэг. Дөрвөн дугуй авчир гэж байхад хоёрыг авчирлаа гэж дарга загнана да. Мэргэжилтийн харааг үз. Энэ хүн байна. Хөөе яха. Алло. Цаашаа орж. Баярлалаа ха. Зүгээр зүгээр. Хөөе яха. Даргач нь хоёр дугуйг зогсчихсон байхад та яагаад нэг нь хасчих вэ? Манай дараа суулгартай хүн. Даргын зогсныг л тал дундуур нь хуваагаад байхад л таарад байдаг юм да. Манай нэг л дөрвөн дугуй хэрэгтэй байхад ганцыг өгнө гэдэг чи юу гэсэн үг вэ? Та нар л болоод дөрвөн дугуй. Хэрэгтэй байхад дөрвөн дугуйгоо чексэн бичиг хийж ирэх байх та. Цаана нөөц нэг дугуйтай айл болох гэсэн арга. За ямар ах нь яг л хэлж байгаа үстэй. За босоо явахгүй бол цаад нэрвчин цаанд явах гэж байна шүү дээ. Заагт нь ганц дугуй бүтнээр нөхч үзээрэй. Та хуваачих юм бол тал дугуй машин тавьж болохгүй штэ. Чи ер нь яасан доктор залуу. Падана бичүүлээд мөнгө тушаагаад ир. За. Дүүбүү сэтгэлээр уналтгүй. Таныг байгаагүй болч тал дугуйтаа буцах шахлаа. Ганц дугуй итгээл хоосон буцахыг алийг тэрэх үү. Дажгүй. Хөөс тэрнийг хараач. Тэр Энэ хүүхнийг өөр өдмөр. ээжтэйгэж хүнээр өрөвдүүлэх хүн биш дээ. За сайн уу хорлоо? Сайн байна. Хаа хөрөх нь вэ? Асуулт орох гэсэн. Өө тэгвэл мөд хөрөхгүй юм байна уу? Яах вэ? Төхөлөд өгчих үү? Тэгээ. Наад мөнхний чинь твшин дээр гаргаач. Яна. Наад ухнаа цааш аваач. Аваач. Алдчихлаа. Хөөй! Твшин дээр гараарай, твшин дээр гар. Мөч акторын тийм та. Хой тэмэр. Баяа түүч. Заад. Ухаasta. Сайн үуч. Заго. Усоо буугаад ирээ. Заадах. Хорлоо. Би тэ түрүүлээд явсан. Тэгээд. Босоод. Алтай шахлаа шүү. Би чамайг хэдэн дугуйлж ирж аймгийн төв рүү явууллаа. 4. Тэгээд чи ганц дугуйлж ирэх чи яаж байгаа юм? Хангамжийн газрынхан хассаар байгаад л Хастгийн нэмэдээр би чамд 14 шиг дугуйлгоно гэж албан бичиж хийж байгаа үстэй. би тояг андуураад бичих гэсэн байх гэж бодоод нэгийн тоог нь арилгачихсан юм. Албан бичиг дуран мэдэн өөрчилдөг. Чи ер нь ямар зачимгүй нөхөр вэ? Би өдөө болтол энэ даргын албан бичгийг засчих гэж үзээгүй юм. Дарга төмөр манай эндхийн занг мтээгүй байлгүй.
За чи хожид. Өөрийгөө хийч. Би мэднэ, би чадна гэдээ гайхуулаад байсан. 4 дугаар ачирна гэж яваад ганцтай ирж байгаа юм. Хэрв нэгдлийн сувийг өгсөн бол бүр ороагүй болох нь. Стай даа. Гэхдээ би Бисэд байх юм байхгүй. Энэ нөхрийг одоо яах вэ? Яах вэ? Хатуу сануулъя. Байн. За мэдлээ. Баярлалаа. Юу нэ? Төлөөлөгч урд нэглээс наашаа гарч гинэ. За тавсъя даа. За гайгүй. Чамтай дараа ярина нөхөр. дарга бүх юм бэлэн боллоо. Та хоёрын нэг дүүрэн маяг зурд. Би төлөөлөгч тусъя. Дүүрэн маяг сая би явах юм уу? Чи Та явсан л дээр байна. би дарга. Хой. За ингээд ажилд орсон анхны өдөр арга хэмжээ авахулт юм байж. Төмрөө. Чи битээ гутрал та. Чиний энэ ганц удаа сануулга авч чинь юу ч биш. Манай энд бүр 11 удаа сануулга авч 8 тоног дуусан хүн ч би. Төлөөлөгч. За энэ бол манай тэргүүний ямаашин дүүрэн маяг хариуцж ажилладаг суурь. Энэ ч харин сайхан тогтсон суурь байна да. Тийм шүү. Одоо энэ бүх төвчлөлтийн шин дүүрэн маа өөрөө санаачилж гардаж хийсэн юм да. Тэрнээс гадна энэ залуу малчин төмрийг дааж аваад халамжлан хүмүүжүүлж мал малзгааныхаа арга ажиллагаанд тагалдуулж сургаж байгаа юм. Өөр юм их цэвэрсэн юм байгаа. Тэгээд ч одоо ариун цэвэр байх явдлууд ямаа эмгэг өвчин тусахгүй байхын нэг гол нөхцөл гэж баян ярьдаг юм. Тэрнийхэн дагуу тэжээлийн нөхрийнхөө өмнө ингэж ямаа нэг үрийнхаа нүүрийг угааж цэвэрлэж чигтэй альчуураар нурууг нь арчиж чирж үйт. Энэ чирэн захирдгүй өгч гэж үзэж байгаа л та. Сайхан болчих. За. Манай дүүрийн мач аврагын болцыг хангаж чаддаг юм дээ. Даанч одоохондоо нэг ноодор модорхон дээр доголдоод байгаа. Тэгээд ямар нямбай ажилтдаг гэж бодно. Ямаа нэг үрийнхаа зам төрх. Ёс суртахуунд нь тохируулж тэжээлийн ингэж уутанд хийгээд өгдөн шүү дээ. Ихсэн. Танахыг онцгой юм лээ. Энэ суурийн тухай онцгой ярина. За баярлалаа. Та ганц нэг айлаар орохгүй. Ор. Самда. За. Эхлээд эднийхээр орё. Дарга надад ямаа. За. Чи одоохондоо энд дэвлэхэд тусалж бай. Дараагаар нь чамайг бодно ах. Дарга энэ төмөрт хүсэж байгаа ямааг өгчгүй яасан бэ? Юу гинэ? Зоо тэгж ягаад сэтгэл зовоод байна. Энэ хүүхд чинь арай өөртөөс садан төрлийн хадваатай биш. Үгүй ээ. Зүгээр мал дэлгэхтэй болохоор л тэгсэн байхгүй. Энэ удаач явдал болж байж үлгэр жишээ суур бэлдсэний маань хэрэгч гарлаа шүү дээ. Харин юу харин гэж.
цагийн хуваар урчлаа. Яадаг юм аа вэ? Чар. Төлөөлөгч энийг дагтаач. Намайг хангаарч та. Өдөр нутагтал Монгол хүний жинхэнэ зочломтгой зан чанар үлдэж таах. Дөрөма нөхөртэй юу? Ахгүй. Алжа, не врач. Төлөөлөгч махыг. Наа энийг ав. Самтан дэргамаа. Та нар намайг мэдхгүй. Намайг ингэж хөдөөгөө хөрч гатаганд явхад манай дарга нар намайг ажилдаа муу гэдгийг. За явна. Айтаа төшөөд. Айтаа төшөөд явна. Хаалгана. Ингээс ууч. Юу? Яга нөгөө таны загсан юм чинь? Гүги. За ви чамд баярсан шиг. Яста. Баярсан шиг. Болтоо ви чамд манайд явсан. За баярсан. Та яваарай. Болно. Би та нартай. Та суунаас. Яста баярсан. Ви та нартай. Яста баярсан. За. Хаалгасаа. За. Баяртай. Баяртай. Би та нартай. Баяртай. За. Энд хотоос ирсэн төлөөлөгч бололтой. Бууцчих юм. Би суурьгатын соёлжилт үзчихв. Та тэгэхээр өнөөдөр энд амарч хоноод явна үсттэй. Боллоо яах вэ? Танад люкс ревью. Люкс гинэ. Хүнтэй байгаа л да. Тэгээд яах вэ? Та ер нь люкс гэрт байрлах бол болохгүй юм уу? За та яа. Хөдөө нутгийн аргагүй байдлыг бодоод нэг удаа болох юм. За баярлалаа. Тоя. Чи төлөөлөгчийг буудлын ганц зүрхэж. Та тэнд хоолунд идээд амарч байна. Би одоо хэрнэ. За. Та хоёр энэ хоёр орыг бушуухан 2000 гэрт аваад тавиад мэдв. Долгоор чи дээр нэг юмнууд яваад янзлаа та. Юу болоод байгаа юм бэ? Юу болох юу гэдэг юм бэ? Цаан чи бас нэг ажлын садаа ирж хаад 20,000 гэрийг лүүкс болгох гээд байхад чи хомтод байхгүй яа тавиад. Хаанаас олдог хэлээд. Ой дарга. Би гэрээс талиа өдрөх. Байгаа мó байлгүй яах. Яах юу сайн. Тэгэхээр байх. Урдаар энэ хоёр орыг зөөж аваачихад дараагаар нь толио аваад түрх шиг яваад очоороо мэдв. Би цаадах саадуулж бай. За. За. Өргөл. Уучлаарай. За та тэгэхээр маргааш өглөө гэхэд худалдаа бэлтгэлийн ангийн зарсан савн барааны савнгийн тоо нэгдлийн гишүүдийн одоо хэрэгжилж байгаа үнэртэй болсон. Үзгүй та өөрөө уруулын бодог
Нүүр цэвэрлэгчийн тооцоо гаргасан байх хэрэгтэй. За тэгье. Та бүгдийг бичв үү? Биччихлаа. Маа. За болоо юу? Өөр зүйлгүй. Боллоо. Хамгийн гол нь маргааш өглөөхөд энэ бүх зүйл бэлэн болсон байх хэрэгтэй байна. Тэгэлгүй яах. Дорн бэлэн болгочихно. За баяртай. Сайхан амраарай. Ёй. Зөө. Миний эрх улаан яагаад хэрэг тариад байна? Яасан ч халуу өдрөв. Сайн байна уу самдан дарга? Сайн. Өчийн цэцгийн мандлыг уучлахгүй яасан? Аслна. Өнөөдөр амжаагүй л байна. Дарга. Манай сөрч тэжээлийг мөн хайр гамгүй өрөх юм аа. Тэрнийг мэдж байна. Хой. Хамар. Нааш. Чамайг хэтоног хадланд явууж сэрэн дарах гэсэн. Чи дүүрэмэгийн хадлан хатна шүү. Мэдв? За. Дарга. Та миний ажлын төлөвлөгөөг үзэх үү? За тэгье. За. Энэ чинь одоо юу вэ? Яга. Таны нөгөө өчигдрийн гаргуулдаг судалгаанууд. Тийм. Их сайн байна. Та одоо манай суур бригадуудаар орж судлах уу? Яах вэ? Гүйг судалгаа байхад бол. За баяртай. Сайн сууж байгаа. Баяртай. Явъя та. Дарга. Хадланч дээр нэг очих юмсан. Хашаа хороогоос шимжээг байдаг. Төв чигдсээр тамг ажил өнгөрлөө. Гэхдээ энэ чинь төлөөлөгч нарыг ирэхэд байж явах хэрэгтэй байна шүү дээ. Эднэр ингэсгээд нэг цөөрдөгсөн. Эдэн дүүлчилсээр байтал хамаг ажил өнгөрөх вэ. Хүчи. Уртиноос маань яаж ийгээд биелж хэлээ шүү хөө. Ер нь тэгээд энэ төлөөлөгчдөөс нэг олигтойхын шиг үнэлгээ авчих юм бол бидэнд бас хэрэг байна. Тэгээд самдантай гуруулан хадлангийнхныгаа ингэсгээд нэг эрг яах вэ? Тэхэл юмсан. Өдөржин ганцаараа ус хадаад лүнжих юм. Чи бас явах нь уу? Явна. Өдрийн гараагаар ганцхан мэлаж юу магад. Бид чи ус хадах гэж ирсэн байгаа үсттэй. Чи өтөрөө дутхгүй. Саан чин орчин үеийн техниктэй механикцэн баргаад ирсэн зөндөө ус авч байгаа. Хош!
дахь хэлэх юм байна. Талын нар нэгдлийн хорлоо аврах чамаа хүлээн авах засч өгөөч гэж байна лээ. Ямар хорлоо? Яагаад? Ямаач аврах. Ямаач аварга. Яна төдөөд ирлээ дүүр юм аа. Хөгчмөр таваарай. Хортол. Сайн байна уу? Сайн байна. Сайн байна. Сайн. Танай зэсгийн мандал ямар сайхан ургав. Та саяхан шалгаад яваа бидтэй. Таны сайхан юмсгэл татагдаад хүрээд ирэхгүй юу? Алуу. Хөөе. Та чи яаж ийна? Хүн антай харж л яах вэ? Сохож байна шүү дээ. Би бэлэг өгдөг төлөөлөгч анх удаага л харж байна. Хой. Дүрима. Нэг ч хүн байдаг. Хайчдаг байна. Ганц энэ бишээ. Манай нилээд олон газрын ажил ийм л байна. Даанч нэг 80 төгрөг өнөхтүүд юм аа. Төлөөлөгчийн хөл дараглал хэд хоног наашаа ирж чадахгүй байхад л ийм болчиход байгаа юм шүү дээ. Уршгүй мэдээ. Тэр бүрнээ шиг л байх юм. Тэр аль? Ич юм уу? Мөн шиг л байна. Гэхдээ нөгөө төмөр нь хаашдаг байна. Бас тарахын явж байгаа байлгүй. Нэг ястай нэг дүүрч гисэн. Арилсан дотор нөхд юм аа. Бүрнээ яг мөн байна. Дарга. Алуу машинтаа сууцгаа. Олдохгүй нэ дарга. Одоо тэгээд яах вэ? Гэхдээ энэ хавьд баймаар юм аа. Харин ээ. За гайгүй бүрнээ би чамайг хатууд онгодё. Ой, ёо. Намайг шийдэх тушаал машинд ч байгаа юм уу? Үгүй. Өөрийгөө хатуу сануулсан тушаал машинд ч байна. Чи бас яачих вэ? Би чамайг хатуу сануусгаа гэсний чинь хатуу сайшаа суугаа гэд биччихэж. Чамд их баярлалаа. Намайг бас шагнуулаасаа гэж бодож явдаг хүн байдаг юм байна. Би бол аймаг руугаа буцдгийн билүү гэж бодож байсан юм л да. Одоо ч азнаа. Чи анх сануулга авч явахдаа их л имэж исэн. Одоо ч бүр тоохоо байлаа шиг дээ. Олон донгодуулаад ирэхээр цайн нэгдэг л болд юм байна.
энэ дараа. Нөгөө төмөр чи энд ирдсэн байж штэ. Хорлоо аврагуудаа. Тийм байна. Бүр мордоо зогтоолаа хөөж. Али хойноос өгөөд. Стам нарга та битгий ухсах гээд байгаа штэ. Зүгцнэ. Энэ яасан тоглоомтой нөхөр байх вэ? Улаан цайм зугтарныг нэ. Хой нөхөр зогс. Өчи дуулж байна уу хөөш? Зогс. За бид нар чамайг таньж байна шүү нөхөр. Би ч бас та нарыг таньж байна. Ой. Зогсооч. Зогсооч. Ой, самдуугаа. Ой, хайчихна вэ? Намайг хэлсэн би хөөш. Өөрөө зогссон шүү дээ. Өөрөө зогссон. Хadi хөдлөж яах вэ? Хөдлөж гэж байна. Юу яаж гүсгсэн бэ? Энэ чата ямар юмтай бодлоод байгаа юм. Суугаач, босоодаач. Явдаг. Яач. Цаата. Тагато яаж юм та? Аги байцаа төгч. Чи яасан цаатас? Тавгаач гэдвэ. Чи шиг юу хийж байна? Хүн харцгаад галзуу юм шиг дутааж байгаа хэрэг юу вэ? Даргаас айгаад. Юу наснаас? Хоёр. Чи ямар зарчимгүй нөхөр вэ? Намайг бас дахиад онгодох байх гэж аяагаад дахиад онгодуулчих юм бол мод юм аахгүй гэсэн үг. Чамайг донгодно. Донгодохдоо бүр хатуу донгодно. Чи нэг лионтой дээр очиж уулзаарай. За. Зүг. Тарга наад чинь биелчгээсээ билээд. Харин тийм ээ чи битгий саад болоод байлтай. Заавал 27845 Говоо шүү. Яа. Дарга ханд хоёрыг дуусах гээд байна. Бас төмөр ирсэн. Хаанд энэгээр яах гэж яваад байгаа юм бэ? Хожир гойгаад байгаамаа. Төлөө таныг ирэхээ шийднээд би хүлээлгцэн. Тэр зүйтэй. Үлдсэн жоохон хожироо байгаа дээр нь үлгэр жишээ дүүрэмэгийн сүйд өгөх хэрэгтэй. Дүүрийн хатангаас төмрийг бушуухан ирүүлээч гэж хэлүүлээд байдаг. Төмөр байхгүй тэд нар сандарч байгаа юм хаа. Тоя өмнө чи тэр төмрийг дүүрэмэгийн сүйд явгаа. За. Үгүй тэрнээс гадна цэцгийн тосны төлөвлөгөө тасрах. Нөгөө аргаараа үзээтэл тун. Тэрчтэй. Гэхдээ яагаад дайраад үзээ л. Дандаа дайрч байх. Харин нэ. Байна уу? Байна хэмбэ? Цэрэн даргу. Тийм байна. Таныг аймагт дуудчих. Яах гэж байгаа юм болоо? Мэдхгүй яаралтай дуудах. Мэдхгүй гинэ. Намайг аймагаас дуудчих. За биш дараа олъё доо. За. Ийм л байна да. Дахиад ихэд та иймэрхүү байдлаар ажилдаа ер тэнцэхгүй шүү. Гойтэм чига хож байна хөө. За та явж.
Наадах чинь гардаг хаалга биш ээ. Наадах чинь. За, сайн байна уу? Сайн байна уу? За, суу. Та чинь ингэж гэвгэнтхэн хүрээд ирдэг юм аа да. Одоо юу ч вэ? Зүгээр. Би татдаг үү? За, яах. Их баярлалаа. Зүгээр. Дөрийн маг аймагт аваачих гэж ирлээ. Аврагуулах юм. Гүй. Бид хоёр нийлж байгаа ухаантай юм аа. Гүй тэгээд зөвшөөрсөн юм уу? Дөрийн маг өөрөө зөвшөөрсөн. Гүй. Манай дарга зөвшөөрсөн юм уу да? Зөвшөөрсөн. Тэгвэл шилжүүлэг бичиж өгье доо. За болоод явчихлаа. Түрүүчийн үзэлгийн дунд дүнг сайн болгоод явуулчихсан шүү дээ. Ялалаа. За би явж та. Баяртай. За баяртай. Чи дүүрийн маг яагаад шилжүүлчих вэ? Таныг зөвшөөрсөн гэсэн шүү дээ. Гэхдээ төлөөлөгч болохоор би яаж чадсангүй. Гүн чи би юу боллоо гэж зөвшөөрөх юм? Авраг болгох гэж бэлдэж байсан ганц хүнээ ингээд алдчихж байжтэй. Дүүрийн магийн суурьтал ирсэн төлөөлөгч болгоныг л аваадснаас л ийм хэрэг боллоо л доо. Өдөр хүн рүү харж инех хэрэггүй заасан юм. Дүүрийн маа инегээд цаадуул нүдэ ирмэд нэг л хачин байсан юм шүү. Одоо энэс л хойш таны гарын үсгтэй бичгээр шийдэж бай. Зүү. Энэ олон төлөөлөгчдийн чинь тэгээд одоо ганц урдаан барьдаг сайн малчны дан авч очиж нүүр таглахгүй юм бол өөр хэний дан авчиж хэрэг болж байна. Одоо тэгээд яа? Энэ дүүрийн магийн суурийг хэн дөх юм бэ? Ядахта манай нэг л аврагтай усгаж байгаа нэ тэрээгээ дээш нь дарга нарт мэдээлчихсэн байж байдаг. Шал цаггүйсэн балай. Би дүүрийн магийн ямаг хандад өгөх гэж үзлээ л дээ. Тэгсэн тэр амжихгүй гин. Би хэдийгээр багаасаа малсан ч шилэн бүнзэнд байдаг үзэгслэнгийн малдаж үзээгүйгээд хавтуулдгүй л дээ. Тэр дэгнэ. Ам хэлнэг үйцэгддэг ад сашгааштай хүүхэн байгаа юм. Заавайц. Хөөш. Ерөөсөө байна. Дэмжлэх өгчхөл яасан бэ? Тэр зүйтэй шүү. Үгүй. За тэгвэл чи эндээ хүлээж. Би одоо яа. Энэ байшингуудын цаа талын замын шарав. Тэрний цааттай тракторыг сайхан дэвшүүлж яасан. Тийм ээ. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн. Та намайг удаа юу? Тий. За дэмчиг. Чамд ямаа өхөр болсон шүү дээ. Ашгүй дээ. Хэний суурийг өхөө? Дүүрийн магийн суурийг өгнө. Юу? Тэгвч бажиа. Яаж байгаа тэр? Дүүрийн магийн ямаг ямар мал гэх юм бэ? Яасан? Нүрөө гаалгаж нуруугаа арчуулж цагаан даваатаа оргонжид унтчихсан малыг бий үзээгүй юм байна. Тэгсэн дарууч тоосгоо өрж ирсэн мэн дээр. Ухаас чи үлгэрчээ суурийн талаар яаж ийм ярьж чадаж байна? Нөхөр минь дахиад мал аавны тэр гэж ярилдгүй шүү. Та ер нь дандаа ингэж хүний хүсэл бодлыг оогдуулж яддаг хүн юм аа. Таачт. Хич хөөж. Дарга. Дүүрийн магийн суурийг төмөртөө бүл яасан. Одоо өхөөс өөр ахын байхгүй чи яадаг? Харин тий.
Чи өөрөө очиж төмөрт дүүрмагийн суурийг хүлээл гэж өг. За тэгье. Мэдв. Тэг. За. Хэдий ямаатай хамт хайшаал уулздаг нөхөр вэ? Нэг ингэж болох гэж байсан юм аа. Ядаж ямаа наймаар юм аа. Харин ээ. Юу ч гэсэн жоо хийх үү? Тэг яадаг. За. Ямар хач нөхөр вэ? За, сөрөг тарган давтаа сайхан түсч яана вэ? Эндээ сайн авцааж байна уу? За. 200-аад ямаа туусан 20-од насны залууг хараагүй байж. Өнөө өглөө тэр хамрыг даваад явж байгаа хагдсан шүү дээ. Тэнд ч алгаа. Гүн ч одоо нэгдлийн ямаа туугаад хайчдаг юм бэ. Ямар ч байсан жаахан ирэхүү те. Гэнэ тэхэстэй. Сайн байна уу? Сайн байна уу дарга? Сайн. Чи яасан боловсон нөхөр вэ? Чамайг ирж тэнсээр байгаад хамаг бензин тус барагдад дууслаа байна. Та нар яг цай уцалж байхад ирлээ. Гүн нөхөр. Чи яагаад бидний зөвшөөрлөгөнд ирсэн байгаа юм? Би ямаага утралсан юм. Төлөөлөгчдөг. Юуны ч утралах вэ? Цаан чин бэлхэн тэжээл байсаар байтал үлгэрчээ суурийг эзэнгүй байхад чи яаж байгаа юм чи? Сэрэн дарга. Отролох чи бас муугүй шүү. Нэг газар хориод байхлаар ямаа тар хүчээ алддаг гэсэн. Хэн тэгж байгаа юм? Хорлоо авраг. Хорлоо гинэ. Гэлээгтээ ийм хол хүүшрүүнүүд ирдэг нь яаж байгаа юм? Энтхийн өвсөн шимтэй тэгээс сэрүүх юм. Гүй хэн тэгж байгаа юм бэ? Хорлоо. Хорлоо гэж юу? Сэрэн дарга. Та ер нь хаяа нэг эргэж тойрч отрын агтай сайнаас амсаж байхгүй бол малчныхаа хаан яваг мэдхээ байжхаж магадгүй юм байна шүү. Гэхдээ би чи энийг тохилог сайхан байранд байдаг болохоор ингээд явчих нэг сансаггүй сэтгэл амарсан. За газар хол эртхэн дөхөхгүй дээ. Тэг яадаг. За хүмүүст баяртай. Сэрэнэн дарга. Отор гэдэг чинь үн өрдөггүй жижиг гэсэн үг шүү. Энийг хүчнэлээ. Таяагүй юу? Танай төмөр баг хүн хэрнээ нутгийн нүдийг олоод уучих ч юу. Сүрхий дамжиг юм. Хэдий ямаагаа алдаж чаагүй байж байгаа л яамаа да. Тэгж байтал авах хүн гарах байлгүй дээ. Тэр яг вэ төмөрт байж хот гимгүй янзтай. Байж л. За. Өшгөө тэрнээс гадна цаан чинь нэг сони юм болох шинжтэй байна шүү. Юу вэ? Манай төмөр хорлоо аврагал гэж яриад үр салхан байсан байна. Тийм гэж юу? Тэгэхэр барах уу та. Яагаад хадлан дээр байж байхдаа төмөр хорлоотой нэг уулзаж байгаа чи бидэнд баригдаж энийг хөглөөгүй юу? Санж байна уу? Нэрээ тэгсэл дээ.
Тийм л дээ. Ад хүү аюул яоц хүүгээр цохно гэдэг шүү дээ. Бэлэн аврагтай уулчих юм билүү? Хэн бэ гэх? Тэгвэл хорлоо төмөр хоёр чинь учиртай байх нэ. Гүй тэгэлгүй яах юм бэ? Би театрыг чинь нийлүүлж суулгах талаас нь бас оролдоод үзэх санаатай байхгүй юу? За энэ хоёрыг суулгах болов. Аврагч манай гарт ороод ирнэ дэх. Тэгвэл хорлоо аврагч чинь манай бэр болох шивдэ. Гүй тэгэлгүй яах. Худлаа. Юу худлаа гэж? Юу гинвэ? Гүйч. Яадаг хөөхтвэ? Энэ нөгөө бидний хөгөлж авчирдаг ухан мөн үү? Мөн. Ихрийн удантай юм байхгүй юу да. Тэгээд л гончиг байгаас гойж авчирсан. Хөөе хорлоо. Ямаа хэрэг чинь удан мастаах уу? Таалгүй яах вэ? Бас малын тарга хүчээс их хамаарна шүү дээ. Ийм учиртай юм би. За тэгвэл явдаг хэрэгээ. Чи юунд англи ярав? Очиж ухнаас хэлээ. Чи явгаа явж байгаа юм уу та? Үгүй. Энэ хүн жалган даргын машин хүлээж байгаа. Яасээ хүндтэй хүн бэ? Баяртай хорлоо. Баяртай. Яасан бэ? Хорлооцоогоо уулзах чадав. Уулзлаа. Ярих юм ярив уу? Ярьлаа. Юу гэж байна? Ихрийн тухай ярьлаа. Юунд сүхим ярих юм билээ дээ. Зүгээр хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэдгийг. Эр хүний дотор эмээл хазаартамаар багт наач гэж би. Луу тэр юм аа. Миний хүчилж байж чамайг давчираад хорлоо аврагтаа уулзуулдаг юм зөвдөл явчлаа да. Хой дарга. Асуух юм байна. Сэрэн дарга. Гönө төлөөлөгч зориулж бид гэсэн хоньны махны чинь одоо үлдэгдлийг аах уу? Эсвэл гуанданд өгчих үү? Тэгээд гуанданд авчиад өг. За. Гönө дарга. Гönө хонторын үүдний төвжээ бас эвдэрхий. Гönө энийг засуулах уу? Эсвэл таныг ирж хүлээж явах уу? Засчихаа. Агуулхаас зүү авчираа сончихгүй да. За яв. За. Хөөе, дарга. Гönө бас нэг асуух юм байна. Гönө нөгөө юуг яах вэ? За, сайн байна уу хөө? Сайн байна уу дарга? Бажгүй юу? Бажгүй. Ямаага өгчөж байна. Юугаа? Хорлоо аврах тусгай найрлагатай гэдэг нэг тижэл өгсөн юм.
Хорлоо авраг чамаас энэ юугаач нуухгүй мат. За одоо яв. Хаашаа? Юу хаашаа гэж. Хорлоо аврагтайгаа очиж уулзахгүй юу? Яах юм бэ? Үгүй залуу улсууд чинь баян уулзч байхгүй болдгүй мэдв. Ямаагийн маань хэн харж байх болж байна? Би харж бай. Одоо та юу да? Хүчтэйгүй яах юм? Уул надад хорлоо аврагаас лавлаж асуух юм байгаа л юмсан. Тэгээд яах? Би нэрээ явчаад ирд юм лүү? Үгүй харин тэгээд би чамайг яваа гэж байна шүү дээ. За минийх одоо явж байгаа шүү явж байгаа. Миний машинаар яваа. Окей. Дарга. Хэдий ямааг маань ширүүлжээд тараачих ба та. За хаанаас та? Ой, залуугийн хоолын нар баяр. Чач. Манай өнөөдрийн тоглолт үүгээр төгсөж байна. Та бүхэнд ажлын хамтдыг хүсэн өрөөе. Баяртай. Анхаараарай. Манай өдрөлтөд аймгийн худалдаа явуулын ахуй чиглэлсэн тул та бүхнийг оригиноор үйлчлүүлэхийг урьж байна. Нашир. Анхаараарай. Одоо аймгийн ахуй үйлчилгээний хувцсны загвар зохион бүтээгчид матчд та бүхэн зориулан хийсэн шин загвараас сонир болгож байна. Хоёулаа тийш очсох уу? Хорлоо аврагыг авчираад дэрэгдээ суулгахгүй юу? Өөр нэгдлийн хүнийг яаж тэр холоос авчрах вэ? Яах вэ? Даргын машиныг уурлаад авчруулахгүй юу? Анхаараарай. Малдан тар хүч авах болцох дуртаанд ханд өөдөс мушканаар төрүүлдэг. Өөдсөө төрүүлчихээ. Матчин долгор төмөрнөр малынхаа тар хүчийг сайн авахсан байна. Асны дэрэгдэхгүй шаарлан гэж үний юм да. За баяр хүргэе. Баярлалаа. Хош, тоя. Тоя хайчих нь. Анхаараарай. Манай өдрөлт аймгийн нүүдлийн ахуй үйлчилгээ өсчин, зургчин, гуталчин ажиллаж байна. Өргөнөөр үйлчлүүлнэ. Нөө. Эвлийн гişүүд татвараа сүрэнгийн гэрт ирж хураалгаарай. Дахин зарлая. Эвлийн гişүүд татвараа сүрэнгийн гэрт ирж хураалгаарай. Татвараа сүрэнгийн гэрт ирж хураалгаарай. Сэрэн дарт үзүүлээ. Сайн байна уу? Сайхан баярлж байна. Наасан тутуу тушаасан мачид зүүн хадаас хүргэн цуглараарай. Зохион бүтээгч Гэрэл Магийн адуучин залуучуудад зориулж хийсэн хатгын жигүүр хүрэн. Энэ хүрэн үндэсний хувцсан дээр тулгуурлан орчин үеийн загвараар хийгдсэн олон цалдаг өөрөөс зохиомжтой юм аа. Морь урлах үедээ баруун ханцуугаас салгахад гар чөлөөтэй хөдлөх боломжтой. Адууг ослох үед хоёр гараа чөлөөтэй хөдлөхийн тулд бүр хоёр ханцуугаас салган унжуулж болно. Моринд мовдод давхад шиг харагдаж адуучийн ирэн толгойг илэрхийлнэ. Одоо та нар дотроос энэ хувцсыг өмсөж сонирхох хүн байна уу? Хөөе хүрлээ. Чи тэрийг өмсөд нэг үзүүлээд дахиач. Юу да? Ой түүх. За юунда маяг гэлсэн өмсөд үзчихээ л дээ. За тохоо баяр хибрэсэр гэнэ хаа.
За одоо бүгдээрээ эргэлтийн эзэн бүсгүүчүүдэд зориулан хийсэн хос хөрмийг сонирхцгаая. Залуу зохион бүтээгч Цэцэг тайхан энэ хос хөрмийг Сарнай гэж нэрлсэн учиртай. Сарнай хурам хурц шар гэрэлтэй цагаан өнгө хоршиж хийжээ. Бараа өнгийн мал хариулж байгаа хөрстэй бор царайтай бүсгүүчүүдэд цагаан өнгөн зохимжтой. Өөрөөр мал хариулж байгаа бүсгүүчүүдэд шар өнгөн илүү зохимжтой. За одоо бүгдээрээ харцгийн жигүүр хувцсан манай адуучин залууд хэрхэн загсныг сонирхъя. Энэ юу болж байна? Энэ бүчихгүй. Хөөш. Ади хойноос борцоогооч. Хөөй. Хөөй нөхөр. Адууч яах юм бэ? Ачим. Одоо яах вэ? Нийтийн бүжгийн дараач хоосон юм даа. Тар. Бүжгээ тар. За. Байна уу? Одоо нийтийн бүжигтэй. Бүгдээрээ сайхан бүжиглэхийг урьж байна. Болцоо. Юунаач бүжиг. Энэ улсууд чинь сайлсундаа гарах хэрэгтэй байна. Одоо энэ өдрөлгөөн зогсоо. Тарцгаа. За сайн уу хэмээн. Сайн байна уу? Ах нь ямаагийн чинь үргээч гэж магадгүй гээд машина холоо тавьчихад ирлээ шээ. Манай ямаа машинаас өтгөө трактороос ч өргөдгүй юм. Тийм би. За хэмээн. Чи чинь манай бэр усах гэж байгаа юм гинэ. Цаадаг чинь дөнгөж урж игдэрл надад дуулгалаа л да. Тэгээд хэзээний гэрт орох гэж байна. Мэдхгүй. Юу мэдэхгүй гэж. Та нар чинь хорим найр гэр бараа гэд бэлтгэлийн талаар санаа зовоод байгаа юм да. Тэр талаар зовдгүй ах нь бүгдийн даачаа шүү. Би цаадахыг чинь нааш нэг явуулнаа. Тэгээд та нар хорим хийх өдөр судраа яриад тохирч хана үстэй. Ямаа маань харагчлаа. Би очиж хөдлөхөөс. Тэгээд за ингэж боллоо. Алинатхан. Миний дурыг яачих вэ? Тэндээс машин ирж явна. Зав төлөөлөгч байх шүү. Шинэ халаадаа өмсөөрэй. Ширээнийхээ бүтээлийг солиорой. Бушуулаа. Бушуу хөдлөө шүү. Болдоо шивдэ. Яасыг дахид юм бэ? Хараагтар байна. Шинэ халаадаа тайлбар. Ширээнийхээ бүтээлийг солиорой. Сангийн ачхан трактор чинь хаа өрхнө? Тэрэнэ хаавана. Хадэнар нэгдэр вэрүүд хар явсан. За ингээд ажилдаа гарцгаая. Та бүхэнд ажлын их амжилт хүсье. Танаа газар нэлээд тийм. За явах таа. Шинэ цилиндарууд тийм бай. За сайн байна. Сайн байна уу? Дарга сайн л үдээ. Би гэдэг хүн өөрт чинь лут их хөсөлттэй зорж ирлээ. За тэгэхээр сураад олдгүй сувд эрдний танай нэгдэлд байж байд юм байна.
Эрээ золддоггүй эхэм нандин эрдний манай нэгдэл байж байдаг юм байна. Ингээд энэ хоёрыг гэрлүүл нэг тэмнэ баясаа гэж яваа. Хөргний шилжүүлгийг аваад ирв. Үгүй шүү. Бэрийн шилжүүлгийг л авах гэж яваа. Чамаг ямаач на машин суулгачаад манай хорлоогийн хавар эргэлдээд байна гэж дууссан юм л да. Ийм юм хийж явж дээ. Хүнтэйгээ ажиллаж авраг төрүүлж чадахгүй болчихоод бусдын аврагыг луулах гэж ингэж явах гэж. Хоёулаа нэг юм яриад. Нэгэнтэй хоёр залуу маань биеиндээ сэтгэлтэй байгаа хойно. Хоёр талаас нь дэвж байгаад гэрлүүч. Тэхүү. Хэрвээ хорлоо маань сэтгэлтэй болж бид хүсэлтэй газар шилжүүлнэ. Сирена хаа. Үгүй чи энд юу хийж байгаа юм бэ? Үгүй гэрүүлээ. Оцолох гэсэн. Хэнтэй? Хорлоотой. Хорлоо чинь манай төмөртэй суух гэж байгаа юм. Чи гэрүүл өмөлдөг болоо юу? Таал өмөлсөн баг. Үгүй чи би бүр учрын отгоо байлаа. Би балдатаа суух гэж тахирсан. Үгүй чи чинь манай төмөртэй суунгээ үсттэй. Аа? Таал өөрөө цаадах чинь гэдэг ахаар би болдоогийн бахал гэж бодсон. Иш тэрэний минь авгаахаа дүүгээ сүйт төсгөө бузаах гэж байж гэрээсээ хөөгдөвдөө. Миний дөө чи энэ тухай ихтэй хэлсэн үү? Хэлсэн. Заавалч. Тэгвэл манай авгаа дийд. Шанагаан барьж хаад хүлээж байгаа да. Тэрэн дарга хөрмийнхөө өдөр судрыг тоглочихвол яасан юм бэ? За ингээд аврагтай болдог найдвар тасарлаад. Одоо яана. Арга барилаа өөрчлөхгүй бол манай ажил өөдлөх байл. Тэр төмрийг хорлоо аврагыг дэмий авч явж цагаалтлаа. Харин төмрийг хорлоо аврагтай танилцуулж туршлагын судалснаас л сайн ямаач болсон юм шүү. Тэр үнэ. Ихтэй ганц төмрийг авч явж байхаар бас нэг 4-5 хүнийг хамт авч яваад байсан болов. Өдөрт хэдэн сая ямаачтай болцсон байхгүй юу? Төмрийг одоо жаахан бэнжээд өгвөл авраг очих юм биш үү? Төмөр авраг болно уу? Харин одоо цаадагч сургууль явах гэж байгаа. Хаврын шалгалтын онооны бодлон шалгалтаар илэрч байна. Манай төмөр хөдөө аж ахуйн дээд сургуульд тэнцсэн байна л да. Дарга төмөрөөс оруулах уу? Тэгээд оруулж. Орох уу дарга? Ороо. За хөөе. Сургууль явна. Нэрээ дарга. Нэрээ хэлгүй яах вэ? Алло. Май. Заавал малын хиндэгд юм лээ. Тэр чинь хэцүү байна. Туяад өгчихгүй юу? Харин тэр чадах уу да? Чадна. Ер нь би ингэхэд сургууль явах байлаа. Ядч хэдэн мал авчихад тэрнийг орхиод явж чадахгүй. Харин ямаага туяатай хамт маллаа. Туяа чинь тэргүүний малцсан залуу алтан медальтай шүү дээ. За явах уу да? Тэгээд. Юу ч шүт. Ийм сайн малчин хүрээд ирж байхад бид 2 жил бичээч хийлгээд байж байдаг. Ийм байхад яаж аврагтай болох юм бэ? Тэрнийг бид нар яагаад мэдээгүй байдаг вүлээ? Яах юу ах вэ? Туяаг хүүхэд гэж голоод тодорхойлтын ч үзээгүй шүү дээ. Хэн голцоо? Өөрөө тэр тухай ярьж хэлэхэд яадаг байсан тэр чинь? Хүн болгон өөрийгөө зарлаад байхгүй л дээ. Бүрийг байж болно. Зоо техникч маань намайг ер нь донгодох гэж байгаа хүн юм аа та. Өнөхөр зоо техник ямар зарчимгүй нөхөр вэ? Удирдлагынхаа өдөөс хэд яв гээд байдаг? Сэрэн дарга аврагын бодлыг хангацгт. Хэн тэр вэ? Ханда
Гоо одоо манай хандууд. Чи тэгээд сайн шалгасан байгаа үдээ. Хамтч тэгнэ. Шалгасан. За бай чи тэгэхээр энийг бүр ихнээс нь дахиад нэг сайн шалгаад үзээд гэж. За юу. За. Мундаг. Хожир гоохт нь хүртэл би даашмаа тойж гадуурхаад өгөөгүй шүү дээ. Тэгэхэд аврагын бодол хангах сайн байдаг. За тийм байдаг байж. Өргөдлөө бисэж өгдөг хэрэгэ. Та халагдах гэж юу? Халагдахгүй. Курст явна. Тэр чинь ч зөв шүү. Цэрэн дарга. Та ч одоо ингэ явахдаа надад сайн заавчлага үлдээх юм байгаа үсттэй. Тэр үгүй шүү. Эннээс хойш намайг байхгүй хаагур гом борлож явах болно. Дарга төдөлж ирлээ. Юу? Одоо яах вэ? Бас дахиад төлөвлөгч. Үгүй. Сууцгаа. Тэд ирвэл ирж л байг. Одоо тэгж тэднийг дагаж ажиллаа авдахгүй шүү.